Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сурагчид та бүхэндээ энэ удаа хөгжмийн гишгэлгийн тэмдэглэгээ захин хичээлээ хүргэж байна. Хичээлээ анхааралтай үзээрэй. Эрт урд цагт ах дүү долоон болжмор амьдран суудаг байжээ. Тэр долоо бие биедээ маш их хайртай тул үргэлж хамтдаа жиргэж уянгалаг сайхан дуу бүтээдэг байжээ. Харин хамгийн том ах нь бүдүүн дуутай, хамгийн бага дүү нь нарийхан дуутай юмсанжээ. Нэгэн өдөр ах нь дүү нартаа ингэж хэлжээ. Дүүнэр минь бүгдээрээ өөрсдийн гэсэн орон байртай бас нэртэй болцгоё гэхэд дүүнэр нь ихэд баярлалдан 5 игнээ мод өржээ. Тэд үүнийгээ дэвсгэр 5 шуум гэж нэрлэв. Ингээд ах дүү долоон болжмрууд хэн хаана сууж дуулан ирэхээ ярилцаад хамгийн том бүдүүн дуутай ахаасаа эхэлж дээш өгсөн суухаар болжээ. Дэвсгэр 5 шугамныхаа хамгийн дор нэмэлт шугамн дээр доо ахыгаа, нэгдүгээр шугамны дор эрэ ахыгаа, нэгдүгээр шугамн дээр ми ахыгаа, нэг ба хоёрдугаар шугамны хооронд фа ахыгаа, хоёрдугаар шугамн дээр сол ахыгаа, 2 ба 3 дугаар шугамны дунд ля ахыгаа, харин 3 дугаар шугамн дээр хамгийн бага дүү сийг суулгажээ. Хүүхдүүдээ одоо нооттой ажиглаад ах дүү долоон болжмрын хэрхэн дуулдгийг сонсцгоё. Ах дүү долоон болжмор өөрсдийгөө до, ре, ми, фа, сол, ля, си гэж нэрлэхээс гадна 7 өнгөөр, үсгээр бас тоогоор дугаарлаж гин. Хүүхдүүдээ нооттой ажиглаад хөгжмийн 7 гишгээ өнгөөр, үсгээр, тоогоор хэрхэн дугаарласныг дэвтэртээ тэмдэглэж аваарай. Бид хөгжмийн 7 гишгийн нэр, дэвсгэр 5 шугамд хаана байрладаг, мөн үсгээр, тоогоор, өнгөөр хэрхэн тэмдэглэдгийг мэдэж авлаа. Одоо бүгдээрээ Батболгийн хөгжим Уярлын 7 гишиг дуугаа сурцгаая.
Хичээлийн анхаарал